За сайн байцгаана уу хүмүүс. Бүхэл тоог энгийн бутархаагаар үржүүлэхдээ дараах дүрмийг ашигла. Бүхэл тоог энгийн бутархаагаар үржүүлэхдээ бүхэл хэсгийг бутархаа хэлбэрээр бичиж үржих үйлсийг гүйцэтгэнэ. За 2-ыг үржих нь 10-1 гэсэн тоо сонгож авлаа. За тэгвэл 2 гэсэн бүхэл тоог энгийн бутархаа хэлбэрээр яаж бичих вэ? За 2 гэсэн тоог бутархаа хэлбэрээр энд 1-ний 2 гэж бичсэн байна. За тэгвэл хэдүүлээ шалгаад үзье. 2-ыг 1 туулаа. 2. За тэгвэл энэ маань 2-той тэнцүү байгаа учраас бутархаа хэлбэрээр ингэж бичнэ. За тэгвэл 2 гэдгсэн тоогоо 1-ний 2 гэсэн бутархай тоогоор орлуулад бодолтой хий. 1-ний 2-ыг үржих нь 10-1 тэнцүү. За бутархайн үржих үйлсээ санаа. Хуваарийг хуваараар үржүүлээд хуваарч бичнэ. Хүртвэрийг хүртвэрээр үржүүлээд хүртвэрт бичнэ. За тэгэхээр хуваар маань 1-ийг 10-аар үржүүлээд 10 гэсэн хуваартай болж байна. За тэгвэл хүртвэрийг хүртвэрээр үржүүлээд 2 гэсэн хүртвэртэй буюу 10-2 гэсэн бутархай үүсэж байна. За 2-ыг 10-1-ээр үржлээ. 10-2 гэсэн бутархай үүслээ. За холимог бутархайг энгийн бутархайгаар үржүүлэхдээ дараах дүрмийг ашиглана. Холимог бутархайг энгийн бутархайгаар үржүүлэхдээ засагдах бутархай хэлбэрт шилжүүлэн бичиж үржих үйлсийг гүйцэтгэнэ. За 3 бүхэл 5-2 гэсэн холимог бутархай байна. За үүнийг 3-2 гэсэн бутархайгаар үржүүлээ. За ангихтээ хэдүүлээ 3 бүхэл 5-2 гэсэн бутархайгаа засагдах бутархай хэлбэрт шилжүүлнэ. За тэгвэл засагдах бутархай хэлбэрт шилжүүлэхдээ дараах дүрмийг ашиглана. Холимог бутархайг засагдах бутархайд шилжүүлэхдээ хуваарийг хэвээр бичиж бүхэл хэсгийг хуваараар үржүүлж хүртвэр дээр нэмж бичнэ. За тэгвэл хуваарийг хэвээр бичнэ. Эхний үйлдэл. Хоёрт нь бүхэл хэсгийг хуваараар үржүүлээд хүртвэр дээр нэмье. За 3-ыг 5-аар үржүүлээд 15. 15 дээр хүртвэр 2-ыг нэмлээ 17. За өөрөөр хэлбэл 3 бүхэл 5-2 гэсэн бутархай маань 5-17 гэсэн бутархайтай тэнцүү юм байна. За тэгвэл 3 бүхэл 5-2-ийн оронд нь 5-17 гэсэн бутархайг орлуулад бодолтой хий. 5 бүхэл 5-17-г үржих нь 3-2. За хуваарийг хуваараар үржүүлээд 15-34. Хүртвэрийг хүртвэрээр үржүүлээ 34 гарсан. За үүнийг хэдүүлээ буцаагаад холимог бутархайд шилжүүлээ. 2 бүхэл 15-4 гэсэн бутархай үүсэж байна. За бүгдээ анхааралтай үзсэн хүмүүстээ баярлалаа.